За бүгдээ амар амгалан сайхан байцгааж гин үү. Энэ удаагийн хөзрийн мэргийн сэдвээр хайр дурлалын мэрэг байгаа. Тэр дундаа асуудын мэрэг байгаа. За нэгдүгээрт бидний хайр дурлалд ямар нууц байна вэ? Хоёрдугаарт би хайртай хүнтэйгээ яаж харилцах хэрэгтэй вэ? Гуравдугаарт миний болон хайртай минь зүрхэн үрдний нэрийг ямар байна вэ? Харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Дөрөвдүгээрт хайраас хүсэж буй түүний сэтгэл санааны хэрэгцээ юу вэ? Тавдугаарт бидний харилцааг юу хамгаалж байна гэсэн сэдвтэйгээр өрнөн. За нэмэлтээр бидний харилцааны сул олон давуу тал юу вэ? Хэрхэн засах вэ? Хайртай хүн маань харилцаан дээр юу засахыг хүсэж байна вэ? Бидний харилцааны дараагийн шинэ үе хизээ эхлэх вэ? Хайртай хүний маань трама харилцаанд хэрхэн нөлөөлж байна вэ? Одоогийн бидний харилцаанд тулгарч буй сорилт юу вэ? Бидний харилцааны энерги ямар байна вэ? Мөн хувь хүмүүсийн энерги гэсэн сэдвтэйгээр хөзрийн мэргийн маань сэдв эхлэхэд инхүү бэлэн боллоо. Та дээрх 3 зурагнаас хамгийн их сэтгэл татагдаад байгаа нэг зургаа сонгоод уншлагатаа ороорой. Бичлэгээ зогсоож агаад тайван сонгоорой. За нэгдүгээр үзрийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтай юмрал хамгийн ихний сэдв бол бидний хайр дурлалд ямар нууц байна гэсэн сэдвтэй байгаа. За ерөөдөө яг таны хайртай хүний хувьд нуудаг нууцуд бол маш их байх шиг байна. Та хоёр ингээд бас тодорхой хэмжээнд нэгнээ мэддэг, таньдаг болсон гэж бодож байгаа боловч огт хэлээгүй, хэлж чадахгүй байгаа. Ингээд хэлчихээр нэг л итгэл төрөхгүй байгаа зүйлүүд бол маш их байна. За тэгээ гол шалтгааны юу вэ гэд хүзрээс харангуут ингээд тэр хүн танд юусоо одоо нэг итгэж чадахгүй байгаа. Дээрэс нь энэ харилцаагаа бүр ингээд насан туршийн харилцаа гэж нэг л бодож одоо чадахгүй байгаа. Яг ингээд тантай харилцаад ингээд хамт байхад маш гоё байдаг тийм. За тэгээд магадгүй зарим нь өргөсөн, зарим нь гэрэлсэн асуудаж болно. Гэтэ энэ харилцаа ингээд нэг өдөр одоо ингээд сүрэх ч юм уу, салах ч юм уу тийм боломжтой магадгүй гэж боддог. За энэ нь одоо танд асуудал байгаа гэхээс илүү энэ хүнд өөрт нь байдаг нэг айдас гэх юм уу? Ямар нэгэн харилцааг удаан одоо тууштай олон жилийн юм гоё харилцаа болгож авч явж чадахгүй байх та. Дунд нь ингээд асуудал үүсэх байх та гэдэг нэг өөрөөс нь үүдэлтэй ерөөдөө тийм айц гэсэн. Тэрнээсээ болоо танд яг ингээд хэлчигээд хэлж чадахгүй байгаа зүйлүүд их байдаг. За тэгээ хоёрдугаар шалтгаан нь болохоор тэр одоо асуудлаа ингээд танд хэлчихээр тэрийг нь өөрийнх нь эсрэг ингээд ашиглах үе, ямар нэг хэрүүл маргаан ч юм уу эсвэл ингээд асуудал үүсгэхээр тэрийг ингээд өөрийнх нь эсрэг ашиглах үе, тэрийг нь ингээд хамгаалахгүй байх үе гэдэг тал дээр бас ингээд эмзэглээд байгаа учраас ер нь аль танд хэлэхгүй байна. Тэгэхээр таныг бас тийм ч одоо юу гэдгийг итгэлтэй хүн гэж бас боддгүй юм байна. Одоо юу гэдгийг өөрт нь ингээд итгээд хэлвэл өөр хүнд ингээд хэлж байх гэрийнхэндаа ч юм уу, найз нөхөдтэй ч юм уу ямар нэгэн байдлаар муудалцахтаа ч юм уу те ингээд хүнд хэлэх магадлал их өндөртэй хүн гэж ер нь боддtiin байна. Иймэрхүү шалтгаануудаас болоод танаас нуудаг хэлж чадахгүй байдаг зүйлүүд их байна. Хэрвээ энэ байдал нь ингээд удаан үргэлжлээд явбал цаашдаа хоёрт маш их үл ойлголцлууд гарна. Тэр хэлж чадахгүй байгаа зүйлсүүдээсээ болоод харилцаанд маш олон нөлөөллүүд үүснэ. Яагаад гэдгийг хэлж чадахгүй болно. Иймэрхүү байдал нөгөө нэг зуршил болоод дамжраад бусад асуудлуудаа ч гэсэн бүр энгийн зүйлсүүдээ ч гэсэн ер нь хэлхээ болж эхэлнэ. Ер нь хэлээ дэмий байдаг ч гэдэг юм уу. Тиймэрхүү зүйл даалт хумсартанд суучвал маш их трама үлдээд ингээ харилцаанд улам одоо токсик хортой болж эхэлнэ. За эсрэгээрээ ингээд ийм асуудлуудаа баг багаар ярилцаад би итгэлтэй хүн шүү те магадгүй хоёлоо бүр ингээд эрсдлээ бодоо те ингээд салсан байсан ч гэсэн ингээ хин хинийхээ чухал юм ингээ ярихгүй гэдэг одоо тэр үнцнийг ингээд хадгалж авч явнаа ч гэдэг юм уу те тэр одоо яг хин хиндээ үнэнч хин хинээ сонсч чадна те насараа ингээд чухал зүйлийг нууцлж чадна гэдэг ч юм уу тэр нарийн зүйлүүдийг ингэж ярилцаж ойлголцож сурснаа. Нэгдүгээр хоёрын харилцаанд маш олон өсөлтүүд гарч ирнэ. Нэгнээсээ нууцуд багасаж эхэлнэ. Маш сайн ойлголцож нэгнийхээ ингээд яг зүрх сэтгэлийг нь мэдэрч нэгнтэйгээ илүү гүн холбоосыг үүсгэж хайраа илүү ингээд бадрааж чадна. Мөн түүнчлэн жижиг асуудлууд ч бай, том асуудлыг ч бай ингээд зохицуулах, шийдвэрлэх чадвар өгсөн. Тэгээд ингээд миний хажууд ийм чухал хүн байгаа шүү, тухтай хүн байгаа шүү, энэ хүн намайг хайрлаж байгаа шүү гэдэг тийм одоо найдвар тех тийм мэдрэмжийг авснаар ямар ч одоо чухал зүйл вэ, одоо чухал биш зүйлээ бүгдийг нь ингээд тантай хуваалцаж, та ч гэсэн хуваалцаж энэ гоё халуун дулаан орчин үүсч эхэлнэ. Хэрвээ энэ байдал нь алдагдаад эхлвэл өөр хин нэгэн түүнийг ингээд сонсох ч юм уу, өөр хин нэгэн түүнийг ойлгох тийм мэдрэмж аваад эхлвэл харилцаанд хоёр төгч
биш 3 дахь чинь гитгээд орж ирэх магадлал их өндөр болтгоо. За тэгээ тэр хүний тань нууц яг юу байгаад байна вэ гэхээр өнгөсөнтэй холбоотой гэр бүлтэй холбоотой тэр травманууд ер нь их байх шиг байна. Мөн дээрэс нь өмнөх харилцаанууд бол одоо эксүүдтэй холбоотой харилцаа. За дээрэс нь ирээдүйтэй холбоотой айдсууд иймэрхүү зүйлүүд байна. За тэгээ нэмэлтээр болохоор эрүүл мэндтэй холбоотой асуудлууд гэж гарч ирж байна. Ингээд иймэрхүү дөрвөн зүйлээс болоод танд хэлж чадахгүй байгаа нууцуд бол их байна. Тэгэхээр энэ чиглэлийн зүйлүүдийг нь өөрийг нь яг бүрэн ихтгэл дахаар гэдгээ ойлгосны дараа одоо татан ярилцаад ойлголцох гээд хичээгээд үзээрэй гэж бас хэлмээр байна. За хайртай хүнтэйгээ яаж харилцах хэрэгтэй байна вэ гэдэг сэдвүүдээр за таны хайртай хүн бол маш юм зөөлөн аншаарн шинтэй ч юм уу тийм хүнд бол маш татагддаг. Дээрэс нь ингээ харилцаж байхдаа өөрийг нь ингээд бүрэн ойлгож байгаа тэр хүний таалтайгаа гэдэг мэдрэмжийг ингээд мэдрүүлж байгаа хүнд дуртай. Гэхдээ яг хэрэгтэй цаг үед ингээд нэг юм ээж шиг аав шиг маш сайн ингээд зөвлөөж чиглүүлээд ингээд тэр хүн дургуутсан ч гэсэн өнгө наачин биш гэд ингээд гаргаад ирч чаддаг ийм хүнийг бол маш хүсдэг. Тэгээ яг өөрөө наанаа бол юу гэдгийг өөрөө бүх юм нь хүлэмжшөөрөөл ингээд гоё тийм хүн гоё гэж хэлдэг байж болно. Эсвэл нөгөө талаараа ингээд юу гэдгийг ингээд тас төс хүмүүс гоё гин ингээд энэ хүн яагаад ингэж хэлээд нэг талыг баримтлаад байна вөхөр өөрөө бас нэг талаар ойлгодгүй хүн байгаа байхгүй. Би яг харилцаанаас юу хүсдгийг, би нөгөөнөөс яг юу хүсдгийг, би өөрөө ямар гэдгийг, би юунд дуртай юм ч гэдэг өөрөө бүрэн ойлгосон хүн биш байгаад таны нөгөө хамтрагчтай. Тинээс болоод бас ингээд танд одоо яг яах гэдэг бүрэн ойлгуулж чадахгүй. Тэгээ тэрнээсээ ингээд хэрвээ үйлдэл нь зөрчхөөр ингээд бантаад ингээд нэг бол уурлаад нэг бол ингээд тэрийг ойлгуулж чадахгүй ингээд дугуй яваад байдаг ийм хөтөрлийн юм байна. Тэгэхээр энэ үн дээр тайлуулах зөөлөн байх үед ихэнхдээ бол зөөлөн ойлгодог байх. Гэхдээ асуудал ч юм уу ямар нэгэн зүйл гарвал буруу гэдгийг маш сайн ойлгуулад тэгээд дээрэс нь тэр үнийг манипуляц бол ерөөсөө хийж болохгүй. Ямар нэгэн байдлаар өөрийг нь манипуляц хийж гин гэдгийг мэдрүүл танаас маш хурдан зайгаа авна. Дээрэс нь тэр үнийг удирдах гэдэг мэдрэмжийг өгөхөд байвал тэр хүн танаас маш хурдан зайгаа авна. Хичнээн тутнаас нь чамаагүй. Ер нь хүнээр өдөрдуулах, хүнээр захируулах, хүний эрх мэдэлт байх, хүний одоо тий үгээр байх бол маш дургуун байна. Гэхдээ буруу зүйлийг нь бол маш сайн ойлгуулж хэлээ. Тэрнээс нь ингээд гаргах ухаалаг аргаар гаргах юм чадвартай хүнийг бол маш хүсдэг. За тэгээд хамгийн бас нэг гол зүйл нь юу байгаад байна вэ гэхээр одоо яг ийм хэрэгтэй чухал одоо ийм цаг мөчийг нь маш сайн мэдэрч чаддаг байх буюу мэдрэмжтэй хүнийг бол маш хүсдэг. Энэ хүн яг өөрийг нь ингээд чин сэтгэлээсээ ойлгохоос гадна хамгийн нэндрүүнд мэдэрч чаддаг. Энэ хүн яг одоо яагаад байна те одоо жишээлбэл гаднаа уралж байгаа юм шиг боловч дотроо ингээ хэдийн уучлалцсан байгаа даа ч гэдэг юм уу. Эсвэл одоо энэ хүн ийм зүйлээс болоод стрессцэн байна. Хүмүүстээ бол гаднаа ийм байдлаар ингээ дууралж ин те хүмүүстээ одоо үгдгийн өөрийгөө ингээд нэг буруугаар илэрхийлээд байдаг хэдэн дотроо зөв боддог хүмүүс байдаг штэ. Гэтэл ингээ гаднаа маш зөв байгаад байдаг нь дотор нэг л болж өгдөг ч юм уу ингээд тэр хүний доторх нь ингээ бүрэн уншиж чаддаг юм шиг тийм хүн. Гэхдээ хитрхи ингээд айлгаад би чиний тэрийг чинь мэднэ. Би угаасаа чамайг мэднэ ингээд бүр хитрхи тэгээд байвал энэ хүн бол танаас жирхэх айх одоо тийм хүн мэдрэмж авснаас болоод одоо зай барих магадaltaй. Тэгэхээр ерөөдөө мэддэг гэдгийг бол ингээд тэр хүнд ерөөдөө үйлдэлээрээ харуулдаг. Гэхдээ тэрийг нь хизээж өөрийнх нь эсрэг барих эсвэл тэр хүнд мэдчихэж байгаа гэдгийг хитрхи ингээл нэг юм одоо юу гэдэг тэр үнийг айлах маягаар гарахгүйгээр аль олох ингээд мэддэг. Гэхдээ тэр үед нь зөв тусламж, хайрыг ингээ үзүүлж чаддаг байвал энэ хүний одоо зүрх сэтгэл маш чухал орон зайг эзэлнэ. За тэгээд энэ хүнд бол яг гэр бүлийн хувьд яг ээжийг нь охин дүүшиг ч юм уу яг тиймэрхүү орон зай энэ хүнд маш хэрэгтэй байдаг. Яг тэгж хандаж чадвал энэ хүний бол хайрыг нь маш удаан бадраах, тантай илүү ингээд ойр дотн байх тэр боломжуудыг энэ хүнд өгнэ. Тэгээ та тэр хүнд харилцахдаа ерөөсөө юм хараалын ч юм уу эсвэл бүдүүлэг үгс тиймэрхүү маягийн юмрээс ашиглаад хэрэггүй. Энэ хүний үнэхээр хайрлаж байгаа бол дээрэс нь хэл хязгаараа мэддэг байна гэдэг бол энэ хүний хувьд маш чухал. Эхлээд бол яг ингээ те за өөр хороо бай ингээд ийм бай тийм бай гэж хэлж байгаа боловч хэрвээ ингээд хязгаарыг даваад байгаа ингээ маш олон удаа ажиллавал энэ хүн танаас зайгаа барина. Энэ хүн танд эргээгээ таны хэл хязгаарыг даваад ингээ хитрхи ингээд муухай токсик харилцаар орж эхэлнэ. Тэгэхээр хэл хязгаарыг та ингээ байрч чаддаг шүү, өөрөө удирдах чаддаг шүү. Энэ хүрээд ингээд энэ болохгүй зүйл гэдгийг мэддэг. Хэрвэл хийсэн ч гэсэн
За энэ хүртэл ингээд зогсоод тэгээд дараа нь ингээд зүгээр ярилцаж чадах хэрэгтэй гэд биеэ контролддог, үгээ контролддог, тий бодлоо эмзэгцтэй байлгаж чаддаг хүнийг бол энэ хүн маш үнэлж хүндэлдэг, өөртөө тэгж харилцаасаа гэж хүсдэг. Тэгээд энэ хүний нэг жоохон эго өөрийг нэг жоохон шүтсэн ч юм уу, өөрийгөө нэг жоохон магтсан ч юм уу, өөрийгөө ингээ хүндэлсэн байдал гаргавал энэ хүн бол маш дуртай байна. Өөрийг ингээ байнга магтах, дээрэс нь байнга гуйдлах. За ингээ төрүүлээд гар энэ одоо юу гэдэг хаал цайны дээж ч гэдэг юм одоо энэ нэг тийм хөндлүүлэх, бүх талаараа хөндлүүлэх, оюун санаа, бие махбод, тэ хайр сэтгэл ингээ бүх тал дээр ингээ нэг намирт байх. Тэгээд өөрийнх нь зөв гэдгийг нь үргэлж батлах ч юм уу, тиймэрхүү тал дээр энэ хүн бол жоохон нэг талаараа эготой. Нөгөө талаараа ийм байвал энэ хүн бол маш таатай байна. Эргээгээд энэ мэдрэмжийг хэрвээ энэ хүн зөвгөр авч чадвал танд яг энэ мэдрэмжийг өгөх гэж хичээнэ. Бас жоохон одоо юу гэдгийг мунхаг хүн байвал энэ мэдрэмжэндээ бардаад ингээд танаас явах магадлал өндөртэй. Гэхдээ үнэхээр бардаад явж ивэл энэ хүн бол таны амьдрал байх ёсгүй хүн гэсэн үг ээ. Угаасаа явах ёстой хүн гэсэн үг. Энэ мэдрэмжийг үнэхээр зөвгөр хүлээн зөвшөөрөөд тантай эргээгээ зөв харьцаж чадчихвэл энэ хүн бол таны амьдрал байх хэрэгтэй. Үнцэнтэй хүн гэж ойлгож болно. Энэ хүн бол яг миний амьдралын чухал орон зай муу юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлж болно гэсэн үг. За таны болон таны хайртай хүний зүрхэн үрд нэгтгэвчл ямар өнөө харилцаанд яаж нөлөөлж ийнвэ гэдэг сэдвүүдээр за ер нь бол яг одоогийн байдлаар зүрхэн үрд нь хин хин нь маш өндөр алдагдaltaй байхад байна. Зүрхэн үрд алдагдаад тэрхээр угаасаа хин хинтэйгээ ойлголцох, хин хинийгээ хайрлах, энэ өөр өөртөө ойлгох ч бай хайртай үнэ ойлгож энэ тал дээр маш их зүйлүүд байдаг. Тэгээ нэг нэгээ уучлж чадахгүй байх, өнгөрсөндөө хидэх хорогдох, нэгнийгээ үзээ ядах, нэгэндээ уурлах, нэгнийгээ хардах, сэрдэх те ингээд ер нь бол ингээд тиймэрхүү тал дээр хэцүү болчдөг. Дээрээс нэгнийхээ үзүүлж байгаа хайрыг мэдрэхээ болчдөг. Хит их ингээд одоо юу гэдгийг шунал нь ихсээд ирдэг. Тэгээд ингээд ерөөсөө ингээд асуудлыг хайгаад эхэлдэг юм одоо болохгүй тал руугаа эргээд эхэлдэг. Тэгэхээр энэ дээр маш сайн анхаарад хин хинийхээ өөрийнхөө тэг зүрхэн үрдэн дээр анхаарах хэрэгтэй байна. Тэрнээс болоод хоёрын харилцаан дээр одоо жоохон асуудалтай ингээд гаднаа зарим хүмүүсүүд ингээд зүгээр аав шиг хэрнээ маш их асуудалтай. Энэ харилцааг юу цааш өргөжлүүлэхгүй юу нь болох хэрэгтэй юу гэх мэтчлэн эргэлзээний дунд байна. Зарим хүмүүсийн дунд бол бүр маш их өндөр ихтгэл өнөмшлөө. Би нүнтэй цаашаа явна гэдэг бүр юм сухарсан байдал бас харагдаж байна. Нөгөө нэг дутагдaltaй чанаруудын юусаа харахгүй хитрхийн ингээд дурлалтаа нөгөө сухарна гэдэг шиг бодит байдлыг бас харж чадахгүй байгаа юмнууд байна. Бодит байдлыг хараад сал гэж байгаа юм бол ерөөсөө биш ээ. Зүгээр бодит байдлыг хараад засах ёстой зүйлээ эртнээс засахгүй бол энэ чинь харин хүндрээд эргээд одоо ирээдүйд салах магадлал их байдаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй гэдэг. Тэгэхээр нөгөө нэг дуралтаа сохорно гэдэг нь одоо тухайн үедээ ингээд одоо буруу шийдвэр гаргах гэдэг юм ерөөсөө биш. Харин засах ёстой зүйлээ засаад бодит байдалтайгаа илүү нүүртлэх хэрэгтэй байдаг гэдгийг шүү. Гэдгийг л өрхөдөө сануулад байна гэсэн үг ээ. Тэгэхээр харилцаан дээр одоохондоо ялангуяа нэгэндээ итгэлцэж чадахгүй байх. Тэгээ энэс болоод ингээд жоохон танд болоо нөгөө хүнд чинь нэг өөр хүн намайг ойлгох бол өөр хүн намайг сонсч болов энэ хүн биш юм болов гэсэн жоохон тиймэрхүү эргэлзээнүүд орж иргээд хэрэг энэ байдал ингээд дуудвал 3 дахь этгээдүүд ингээд орж ирэх магадлал түүнд байгаа учраас энэ дээр маш одоо нарийн тооцоотой байгаад ухаантай хандах хэрэгтэй шүү. Тэгээд хайртай үнэ бүрэн ойлгож байгаа, бүрэн хайрлаж байгаа гэдгийг мэдрэмжийг өгөх хэрэгтэй. Ямар нэгэн хэрүүл болохоор л одоо тэр нөгөө гоё ярилцсан юм аа ингээд шал үгүйсгээд гаргаад байл энэ хүн танд дахиж бүрэн итгэхэ болно. Тэгэхээр эдгээр зүйлс дээр маш анхааралтай байгаараа тэгээд хайртай үнийхээ нүдрүү нь маш сайн харж ярилцаж ингээд хажууд байгаа шүү, би чиний дэргэд байгаа шүү, би чамайг сонсож байгаа шүү, би чамд итгэж байгаа шүү гэдэг мэдрэмжийг өгөөрэй. Бас ингээд иймэрхүү өгнүүдээ маш сайн хэлж байгаарай. Зөвхөн хайртай ихээс илүү би чамайг ойлгож байна, би чамайг мэдэрж байна, би чамайг хайрлаж байна, би чиний талд байгаа шүү, би чамайг ойлгож байгаа шүү, би чамайг ингээд юу хийж байгааг чи мэдж байгаа шүү, би чамд итгэдэг шүү те. Би чиний гэр бүлийг ойлгодог шүү, би чиний гэр бүл тайртай шүү, би чиний гэр бүлийг хүндэлдэг шүү, би чиний хувийн орон зайг ойлгож байна гэх мэтчлэн иймэрхүү өгнүүд бас хайртай хүндтэй маш хэрэгтэй байна. Тэгээд бас үйлдэлээрээ харуулж энэ хүнд ингээд ямар одоо энэ хүн миний амьдралд байхгүй бол ингээд ямар том орон зай ингээд дутагдах юм бэ гэдгийг яг одоо ойлгох хэрэгтэй үе байна. Тэгэхгүй бол яг ийм зүйлийг ойлгохгүйгээс болоод энэ хүн бас харилцаанаас жоохон хөндөрөх гээд авах магадлал маш их байна шүү гэдгийг ер нь бол картууд дээр томоос том сануулж байна. За одоо ерөөхдөө ингээ хайраас те ингээ тосоосоо хүсээд байгаа тэр хүн сэтгэл санааны хэрэгцээ нь юу вэ гэхээр зүгээр л бүр маш их дэмжлэг.
Энэ амьдрал бүр юу ч болж исэн болохгүйсэн өөрөө нэг чадахгүй энэ бишээ гэсэн байсан ч гэсэн зүгээр ард нь гаргаад бүр ингээд нэг юм амьдралын нэг бүр оргил хүртэл ингээд нэг аваа явчих чадахгүйс тийм оюун санааны дэмжлэгийг бол бүр маш хүсдэг юм байна. Дээрээс нь сэтгэл санааг нь бүр маш тайван байлгаж чадах ийм тунгалаг бүр ингээл зүгээр л хайрыг мэдрээл нам гүн байлгаж чаддаг тийм байдлыг хайраас бол маш хүсдэг. Дээрээс нь яг ингээд яг яагаад хостой хайртай ингээд байх гээд байгаа юм бэ гэхээр ингээд сэтгэл санаанд нь одоо ингээ юу ч болж исэн бүр хитрхийн юм савлгаатай байлгадаг хүн. Гинтл ингээл одоо очирцгүй жаргалтай болгол гинтл гуны хөтрэлтэй болгол ингээд яах гээд байгааг нь мэддэггүй ийм байдлыг бол энэ хүн хэр хүсдэггүй. Энэ нь яг нөгөө тайван байдал гэдэгтэй холбоотой ч гэсэн нөгөө талаар заавал тайван байх шаардлагагүй. Гэхдээ нэг юм одоо юу гэдгийг одоо ингээд аз жаргалтай янз бүр ингээд мэдрэмжүүд толгилдож болно. Гэхдээ энэ нь хэрэг хэмжээгнээс л хитэрч болохгүй гэсэн үг. Тэгээд энэ хүн бас ингээд энэ харилцаанаас бай, ерөнхийдөө хайрын харилцаанаас бай. Тэгээ маш их юм зүгээр ингээд хангаалт хүсэж байна энэ хүн. Өмнөх бай тэгээ ингээд янз бүрийн авсан тэр трама, сэтгэлийн одоо янз бүрийн зүйлүүдийг ингээд юм ангааж чаддаг ийм хүн. Дээрээс нь маш сайн хамгаалалт мэдрүүлдэг хүн. Ээж шиг наав шиг тэ ингээд ийм зүгээр л асар том хамгаалалт мэдрүүлж чаддаг ийм зүйлүүдийг. За тэр төдөөгүй энэ хүнд ингээд ямар нэгэн одоо юу гэдгийг юм ингээд шийдэж чадахгүй хаад ингээд маш хүчтэй шийдлийг нь олж чаддаг ингээд харанхууд гэрэл олж чаддаг ийм зүйлүүдийг бол хайраас маш хүсдэгээд одоо ийм зүйлүүдийг хамгийн гол нь хүсэж байгаа учраас бүр ингээд хүнтэй өргөж байгаа баг гэрэлсэн байх магадлал бүр өндөртэй. Эндээс эсрэг байдал үсээд байвал энэ хүн бол өөрхөн байж хамгийн тухгүй хамгийн онцгой арга ташаага шавар бүх юм бол гаргаж эхлэн хамгийн хортой зүйлүүдээ гаргаж эхлэн. Тэгэхээр энэ хортой зүйлүүдийн одоо цацхаас өмнө та эдгээр зүйлүүд дээр анхаарал би нүн хайртай хүнд эдгээр зүйлийг өгч чадчих байгаа илүү гэдгийг нэг тодорхойлороо. Тэгээд бас эдрийг нь хэрвээ та ингээд өгчөөд бас өөрхөн хэрэгцээгээ тодорхойлоод эргээгээд энэ хүнээсээ бас надад ч гэсэн юм хэрэгцээнүүд байдаг шүү гэдгийг ойлголоод одоо 50-50%-аар ингээд тэнцвэртэй явах нэг чухлаа гэсэн үг. Энэ хүн ч одоо энийг ойлгохгүй байгаа дээр нь би бас юм хүсэж байна. Би ингээд байна гэвэл энэ хүн бас хөөчдөхгүй байх магадлал их өндөр төрлийн юм буюу сэтгэл зүйн хувьд ингээд гаднаа хүчтэй юм шиг боловч бүр амьдрал дээр бол тийм ч өндөр сэтгэл зүйтэй хүн бас биш байх гэдэг зүйлүүд байна. Гэхдээ үнэхээр одоо асар хүчтэй дэмжлэгийн ачаар бол хангалттай хэмжээний хүчтэй сэтгэл зүй байна. Амьдралын аргил одоо сайн сайхан зүйлд хүрч чадхаар одоо тийм суур потенциал өндөртэй. Дээрэс нь энэ хүн зүгээр л дэмжлэг хэрэгтэй хүн байх шүү гэдгийг карт сануулж байна. За хамгийн сүүлийн сэдв нь бидний харилцааг юуг хамгаалж ийн вэ? За та хоёрын харилцааг ерөөсөө хоёрт байгаа хамгийн гол зүйл бол яг юм нэг юм аврагдсан мэдрэмж хоёрт байд юм байна. Хин хинтэн нэг юм хэцүү үед нь ч юм уу ямар үед нь ч тэ нэг юм аврагдсан мэдрэмж тэр мэдрэмж нь та хоёрын хайрыг ингээд урт хугацаанд ингээд байлгаад байдаг. Хоёрдугаарт энерги гэж гарч ирж байна. Та хоёрт нэг нэгнтэйгээ байхаар юм тайван тухтай ч юм ямар тач нэг тийм энергийн хамаарал маш их байна. Гуравдугаарт нэг юм итгэл үнэмшлэх юм уу за энэ үнтэй байвал ингэндээ энэ хүн бол ингэж хандна гэсэн тийм итгэл үнэмшил хоёрын харилцааг маш их хамгаалт юм байна. Тэгээд бас зарим гэхдээ нэг талынхан л юм. Нэг талынхан жоохон гэр бүлийн амьдрал нь тэмрхүү байж магадгүй. Нэг талынхан гэр бүлийн бас нэг дайггүй ч юм уу тэрнээс болоо за удан бөхсөө сайн шүү. Энэ хүн гэсэн юм дайггүй ах магадлал өндөртэй гэсэн байдлаас үүдээд харилцаагаа хамгаалах одоо тийм харилцаагаа нэх одоо буужхгүй байх тэмрхүү зүйлүүд үүсдэг. Тэгээд нэг юм амтнд ч юм уу нэг юмд их юм хайртай тэрэндээ ингээд бүр obsessed болдог ийм төрлийн бас нэг хүн байна. Тэрнээс нь үдээ за энэ хүн надаа ингээд юу гэдгийг онцгой байдал гарахгүй дээ ч гэдэм үү юмыг хайрлаж чаддаг хүн дээ гэдэг. Дээрэс нэг юм ажил мэргэжил тал дээр нэг нь бол бүр нэг юм гаргууд хүн байна. Тэрнээс үдээ за энэ хүн бол гэр бүл аваад явчих чадна гэдэг ч юм уу. Ер нь бол тэлгүй эдгээр 5 зүйл дээрээ суурилсан харилцаан чинь ингээд нэг юм бүр огт нурахгүй байгаа хамгаалаад байгаа юм одоо яг 5 гол юмнууд байна. Тэгэхээр эдгээр зүйлүүд чухал. Гэтэ эдгээр зөвхөн зүйлүүд дээр хэрвээ эдгээр хэрэгцээнүүд нөхдөд ирвэл өөр ямар нэгэн байдлаар нөхдөд ирвэл энэ харилцаа чинь нурах магадлал их өндөртэй учраас суур гол одоо нэг нэгэндээ яг чухал байгаа зүйлсийг өгч чаддаг байх дээрээс нь харилцаанд маш гоё зорилготой болоосэй гэж хүсэж байна. За тэгээд нэмэлтээр нэгдүгээрт бидний харилцааны сул олон давуу тал юу вэ хэрхэн засах вэ гэсэн сэдв байгаа.
одоо яг харилцааны сул болон давуу талаа яг бид нар өөрсдөө ерөөхдөө мэдтгүү. Яг гадны одоо 3 дахь өнцгөөс ерөөхдөө харж иж мэдгээд идэг тал байдаг. За хоёрдугаарт хайртай хүн маань харилцаан дээр одоо юуг засахыг хүсэж ийн вэ гэдээ яг энэ хүний дотор яг хүсэж байгаа энэ харилцаан дээр нэг ч юмсан гэдэг байгаа зүйл нь юу вэ? За тэгээд бидний харилцааны дараагийн шинэ үе хизээ эхлэх вэ буюу харилцааны дараагийн өөрчлөлт хизээ болох вэ гэж байгаа. Энэ үеийг мэдчихвэл одоо яг энэний өмнө болдог хамгийн том одоо хэцүү үе гэж байдаг. Тэрийг давж ич одоо дараагийн үе эхлэх гэдэг. Тэгэхээр энэ одоо том эргэлт яг ирэх гээд шүү гэдгийг мэдчихвэл тэр одоо хэцүү үеийг одоо илүү таатайгаар за угаас нэг юм болох гээд байгаа даа гэдгийг мэдээд одоо салал царнал түүнээс илүү одоо хүн чарах ч юм уу тиймэрхүү зүйлүүдийг одоо тайнаар таван тулах боломж гарч ирнэ гэсэн үг. За хайртай хүний танд трама хэрхэн одоо харилцаанд нөлөөлдөг вэ? Ер нь яг ямар траманууд байгаад байгаа юм бэ гэдгийг бас гаргаж ирнэ. Тэгээд энэ трамагаа бас танд тулгаа таныг буруутгаад байгаа юм биш үү тийм ээ? За тэгээд одоогийн бидний харилцаанд тулгарч байгаа сорилтууд юу юм бэ? Ямар сорилтыг даван тулгуулах гээд бид нарт одоо ямар асуудлууд үүсгээд байна вэ? За тэгээд хамгийн сүүлд нь бидний харилцааны энерги ямар байна вэ? Мөн яг хувь хүмүүсийнх нь буюу яг хин хинийх нь хувийн энергиуд ямар байна вэ? Хамтын энерги ямар байна вэ гэдгийг үзэж өгнө. За тэгээд та хэд маань нэмэлтээ авах гэсэн зааврын дагуу хаалттай групптэй ороод ирээрээ. Тэгээд нэмэлтээ бол бас маш чухал байдаг. Илүү дэлгэрэнгүй үзэж өгөөд энэ харилцаан дээр яг чухал өөрчлөлт гаргах юм гол процесс болж өгдөг юм чухал хэсэг байдгаа. Тэгээд та хэд маань нэмэлтээ заавал аваад ороод ирээрээ. Ингээд та хэд маань комент хэсэгт би хайр дурлалын тал дээр азадтай үргэлж хүсэл дэвжилтэй байдгаа гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. За ингээд дараагийн хөзрийн мэрэг хүртэл түр баяртай. Та хэд маань YouTube хаягаа subscribe хийгээг бол заавал дагаарай. Тэгээ комент хэсэгт дараагийн хөзрийн мэргийн сэдвээ мүүлдээгээрэй. За хоёрдугаар сэдвийг сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтаймаар бол хамгийн ихний сэдв болвол бидний хайр дурлал ямар нууц байна вэ гэсэн сэдв байгаа. За энэ дээр хамгийн түрүүнд яг таны хайртай хүний хувьд танаас нууцлж байгаа зүйлүүд бол тодорхой хэмжээнд байна. За тэр дундаа одоо ажлын ч юм уу, найз нөхдийн ч юм уу тиймэрхүү холбогдлолтой нууцууд ерөөсөө танд хилдэггүй хэлхээс ер нь төгшөөдөг зүйлсүүд бол их байна. Дээрээс нь өөрийнх нь бас яг энэ тэгвэл амьдралын ихтгэл өнөмш ч юм уу харах өнцгтэй холбоотой бас нуудаг зүйлсүүд их байд юм бэ. Яг яагаад гэдгийг нэмэлт картаар харахад бол энэ хүний хувьд ер нь хүнд ингээд дутуу үнэлэгдэх ч юм уу, хүнд одоо нэг юм хайрлагдахгүй байх, хүн ингээд тэнийгээ бодчихгүй, эсвэл хүнд нэг юм таалагдах одоо тийм хүсэл тэмүүлэл байдаг штэ жоохон одоо травматай холбоотой тиймэрхүү зүйлсүүд байдаг. Тийм юм ихнээс их байгаагаас үүдээд тань ингээд яг өөрийнхөө хувийн ингээд яг бүр яг суур ингээд үзэл бодол яг ингээ хувийн зүйлүүдээрээс хийлж чаддгүй зүгээр л өөрхөн ухаантай гэж бодож байгаа зөв гэж бодож байгаа л ингээ танд ярьдаг. Тэрнээс болоод таны ижид багтаа маш тухгүй байдаг. Энэ нь танаас үүдээд байгаа гэхээс илүүтэйгээр энэ хүн өөрөө өөртөө ийм нөхцөл байдлыг зөвхөн тантай гэлтгүй эргэн тойрныхоо хүмүүстээ үүсгэдэг. Гэтэ тантай байхдаа энэ нь ингээ зүгээр болчихно гэж бодсон ч гэсэн ялч өөрөөс нь үүдээд ингээ болдгоо. Гэтэ энийгээ бас жоохон таныг буруутгаад байдаг. Энэ хүн ингээд одоо юу гэдгийг намайг хүлээн зөвшөөрдөг гэсэн бол ойлгодог гэсэн бол би ийм байхгүй байхсан да гэдэг ч юм уу жоохон тиймэрхүү таныг буруутгах үзлүүд бол их байгаад байна. За түүнтэй холбогдлуулан энэ хүн одоо өмнө жоохон хэрэг тарьж исэн ч юм уу тэр нь одоо үгдгийн цагдаа сэргэлтээр хүрсэн ч хүрээгүй ч жоохон тиймэрхүү буруу хийжсэн зүйлүүд бол бас байна энэ хүнд. Тэгээ тэрнийга бол ерөөсөө ингэ нэг хүмүүст хэлээд байдгүй ялангуяа бас танд хэлэхгүй гэж боддог. Таныг өөрийг нь бас нэг л юм муу хүн шүү гэд нэг юм одоо нэг юм бодогдчихвол ингээд яваандаа ингээд надад итгэл чинь доо дахиад тийм үйлдэл гаргана гэдэг ингээд намайг жоохон чихүүцэн дээж гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар бол хандаад байна. Гэхдээ энэ хүн бол тэр алдаа бол ухаарсан гэж гарч ирж байна. Гэхдээ тэр алдаа гэлтгүүгээр жоохон нэг л нэг буруу юм ингээд жоохон хийвэл хийч гэдэг. Нэг л нэг хазаавал жоохон хазаач гад байдаг. Тиймэрхүү төрлийн хүн байгаа байхгүй юу? Яг дотоод итгэл өнөмшил нь бол нэг тийм ч үнэн зөв итгэл өнөмшлтэй хүн бол биш. Зүгээр л гаднаа хүмүүст ингээд жоохон жүжиглэж зөв хүн болох гэж жоохон хичээдэг хүн сайн хүн байх гэж хичээдэг төрлийн хүн байна. Яг суур одоо хүмүүжил суур одоо энэ хүний одоо юмнууд маш буруу тавигдсан. Тэрийг зүгээр хаах гэж л ингээд хичээдэг нүүд баахан травматай ихтэй хүчтэй юм шиг сэтгэл зүйтэй байх гэдэг хүмүүс эдэг штэ. Жон тийм хүн байна гэсэн үг. Таны хувьд болохоор энэ хүнд хэлээг бүрм
хар мянган зүйлүүд байна. Та өөрөө ч гэсэн мэдж байгаа байх. Энэ хүн хэлий ихэр нэг л хэлж чаддгүй. Өөрийгөө нэг жоохон тутан үнэлэгдчих байх. Эсвэл энэ одоо хэлсэн зүйлүүд нөөрх нь эсрэг ингээд ашиглагдчих байх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаас үүдээд ингээд ерөөсөө хэлж чадахгүй зүйлүүд их байна. Тэгээ та өөрөө бас энэ хүнийхээ найз нөхдүүд ч юм уу тиймэрхүү хүмүүсний ерөөсөө итгэдэггүй юм шиг байна. Тэгээд энэ хүн бас ер нь найз нөхөд одоо тиймэрхүү хүмүүстэй их татна их холбоо сүлбөөгөө байсан ч гэсэн энэ хүмүүсээ ингээд байнга бодоод идэг. Тэгээ энэ найз нөхөдтэй их амин тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тэгээ найз нөхөд болон яг таны одоо хоорондын холбоо бол тийм ч сайн биш. Тэр хүмүүс ингээд тантай гаднаа гоё ярилцсан ч гэсэн яг таныг бол тийм гоё сайн гэж боддгоо. Та ч гэсэн тэр хүмүүстэй ингээд харилцсан ч гэсэн тэр хүмүүсийн нэг тийм дотроо бүр нэг үнэлж дүнэл ингээд байдаг яг гоё үедээ гоё байдаг. Энэ юунаас үүдээд байна вэхээр яг одоо таны хайртай хүнээс бол маш их үүддэг. Одоо дундын ярьж байгаа зүйлсээсэд нь дээрээс нь хин хинийгаа ингээд токсик гэж бодоод байгаа тэр шалтгаан нь юу вэ гэхээр ер нь л зүгээр анханасаа хин хиндээ жоохон таагүй байдлуудыг их харуулчих. Яг тийм зөв юмнуудаа харуулаагүй. Дээрээс нь яг нөгөө нэг юм дундын одоо тийм юу гэх хитрхи дундаа оруулдаг тийм байдлыг таны хайртай хүн ер нь гаргадаггүй. Аярын үнэхээр дундаа ороод нэг нэгнийгаа бүр ингээд таниул хин хинтэн сайн сайхан чанар байгаа. Одоо таны хайртай хүний найз нөхдөж бай, танд ч бай үнэхээр гой сайхан зүйлүүд байгаа. Тэрийг нэг хитрхи мэдрүүлээл хитрхи дундаа ороод ч юм уу хэрвээ тийгвэл таны хайртай хүн болвол одоо нэг хэрээс хитэрчин ч гэдэг юм уу эсвэл одоо энэ зүйл ингээд дутгаа алдчихна миний эрэг байхаа болно бүх юм тусдаа байх хэрэгтэй гэдэг жоохон үзэл бодолтой хүн байна. Гэх мэтчлийн ерөөдөө бол та хоёрт хин хиндээ хэлээгүй зүйлүүд бол их байна. Таны хайртай хүний хувьд бол яг ингээд гол одоо сэдвүүд нэг юм уу гол зүйлүүд нь бол тиймэрхүү зүйлүүд байна. Тэгээд бас нэг тийм цэсэн төрлийн холбоо ч юм уу яг нэг тиймэрхүү холбоотой бас зүйл байж магадгүй. Өөрийнх нь гэр бүл ч юм уу эсвэл удам судартай холбоотой ч юм уу нэг тийм одоо гэдгийг дагуур өөрөө хинийний дагуур хөвгтөн ч юм уу эсвэл одоо өөр аав ээжтэй ч юм уу эсвэл зүгээр ураг удаданд нь тиймэрхүү юм байдаг тэр амьдралд нэг нөлөөлдөг ч юм уу эсвэл өөрөө нууц хөвгттэй ч юм ямар нэгэн байдлаар тиймэрхүү холбоотой бас нэг асуудал бол байна. Тэгээ тэрийг та хэдийн мэддэг байж магадгүй эсвэл мэддэггүй байж магадгүй хэрвээ мэддэг байсан ч вэ мэддэггүй байсан ч вэ энэ хүн тэрийг ярих дурггүй ингээд ярихасаа бас их санаа зовдөг имэдэг ч юм яг тиймэрхүү төрлийн сэдвэн байгаад байна. За дараагийн сэдв нь болохоор би хайртай хүнтэйгээ яаж харилцвал одоо зүгээр вэ дээрвэ гэсэн сэдв байгаа. За энэн дээр болохоор таны хайртай хүн чинь бол яг одоо юу гэдгийг хүнээс бүр ингээл яг бүр ийм байх хэвээр тийм байх хэвээр гэдэг юм бол бүр нэг их хүсдэггүй зүгээр нөгөө нэг юм урсгалаараа яг нэг тийм тухайн цаг үеийн мэдэрдэг хүн гэж байдаг штэ ингээд мэдрээд гоё хуйдаа гоёгаад ингэх үедээ ингээд нэг тийм тухайн цаг үеийн мэдрээд ингээ өөрчлөгдөж хувьсаж чаддаг хүн гэх юм уу одоо сөргөөр биш зүгээр ингээд гоёор ингээл найз шиг үедээ найз шиг агаал ас жаргалтай үедээ ас жаргалтай агаал зүгээр ингээл хоёлаа ингээл жоохон тэнийг юм шиг юм ярих үедээ тэнийг юм шиг юм яриад ингээл бүр юм суу тухаантнууд шиг ингээл гүн гүнзгий юм ярих үедээ гүн гүнзгий юм яриад тий зүгээр л ингээл гоё уусаал тухайн цаг үеийн өчөө ингээл зөв мэдрээл ингээл за хамтайхад ингээл янз бүр болж чаддаг ийм хүнийг л маш хүсдэг. Тэгээс бүр хит нэг үзэл суртлаа барайл би бол миний амьдрал бол яг юм би бол яг юм тийм гэдэг хүнтэй байхаар жоох юм хэцүү байдаг өөргөө тухгүй болгодог эргээгээд өөрөөс нэг тийм хүсээд идэг болохоор ер нь л жоохон хэцүү. Энэ үний хувьд болохоор яг амьдралын өдөө үзэж туулсан зүйл бол ихтэй. Тэгээ тэрнээсээ үдээд ч юм уу одоо ингээд тухаарсан зүйл ихтэй ч гэсэн нөгөө талаараа одоо сэтгэл зүйн хувьд ингээд хүчтэй юм шиг хэрнээ. Маш эсрэгээрээ зүгээр маш юм сэтгэл зүйн хувьд тухтай олгодог хүнийг хүсдэг. Яг ингээл амьдралд одоо ингээд их юм үзэгдсэн маань хүнийг ойлгодог ийм болдог гэлдэгдэг штэ тий. Гэтэ энэ хүний үед бол тийм юм хатуу юм бол тийм дааш даваал ингээд хаа хүсдэггүй улам л амар амгалан тайван нэг тийм бүхээх дотор ч юм уу нэг тийм нууц дотор ингээд байгаад дуртай төрлийн хүн. Гэхдээ бусад хүмүүсийг тийм гэдгийг нь бас харуулдаг хүн гэж аахгүй одоо. Бусад хүмүүст энэ үнийг хүчтэй ухаантай гайхалтай одоо тэр хамаг сайхан чанарыг баян ингээд тодтоход эгөөг нь тижээдэг хамт тахтаа бол энэ хүн ингээд зүгээр л ингээд өөрөө гой суул тавиал ингээд маш таймаас жаргалтай одоо гэдгийг өөрхөн зүгээр хүснээрээ одоо тэнийг үйл тэнэг байл ухаантай ингээд их мэдэмхийрмээр байвал тэрийг ингээд дэмжээлтэй яг тийм байж чаддаг хүн л гэсэн. Өөртөө нь ингээд одоо зөвшөлтөөл эсвэл тэр хүний дээр доор нь гаргаал
би сайн чи юм уу гэдгийг ингээл үзэлцгээл юм байдаг хүн ерөөс хэрэггүй гэсэн үг юм. Зүгээр л уусаж чаддаг хүн, тэгэл яриа нийлдэг хүн, тэрийг шүүхгээд үндгээд эсвэл зөвлөгөө өгөхгүй мундаг царилах гэдэг хүн ерөөсөө энэ хүнд бол тийм сонирн байдаггүй юм байна. Тэгээд одоо биеийн тийм одоо хүрэлтэнд бүр маш их дуртай. Бид ингээд хүрэх, хин тэнд нь хүрэх, тэр одоо гарын бай, биеийн хилэмжээр энэ хүнд нэг юм хайртай, дотн аюулгүй, тэр ингээд тийм тэр хүнийг үнэлж байгаа, хүндэлж байгаа юу гэдгийг тэр бүх гоё мэдрэмжүүдийг өгч чаддаг хүнтэй хамт байх бүр үнэхээр дуртай. Тийм мэдрэмжүүдийг ингээд тэ харилцаандаа бүр маш их оруулаад байвал тэр хүн цаанаасаа хүсүүсээгөө татагдчихдаг гэсэн үг. Гаднаа бол энэ хүн тийм үнэхээр дургуй юм шиг санагдана. Одоо танихгүй өөрт нь биед нь хүрх мөрт жоохон дургуй ч юм уу. Гэхдээ эргээгээд байнга ингээд тэгээд тэр нь ингээд дутаас нэгдэд байвал тэр хүнд ингээд жоохон тасгаад байдаг төрлийн гэсэн үг. Тэгэхээр энэ хүн нэг талаараа ингээд гаднаа ингээд хатуу ширүүн ч юм уу ингээд тустаас исэн юм шигэрнэ. Хүнд маш хурдан тасамтгай хүн. Маш хурдан тасдаг. Энэ байдлыг та өөртөө л маш хурдан тасгаж байнга л өөртөө татахгүй бол өөр хүнд ингээд тасаад өөр хүнд ингэчгээд байх магадлал өндөртэй. Тэгтээ яг бодолтой болвол одоо юу гэдгийг за ингэж болохгүй тэгж болохгүй гэдэг юм бол их байдаг. Тэрийг мэдэхгүй зүгээр л энэ хүний одоо өнөөдрийг хүртэл суудсан байгаа даалт хумсар нь яадаг вэ гэхээр хүнд амархан тасчдаг. Буюу одоо ил хумсар нь бол болохгүй ингэхгүй тийхгүй гэдгийг л мэддэг хүн гэсэн. За тэгээ харилцаанаас ер нь бол нэг тийм багш шиг ч юм уу ингээл өөртөө заагаал захиргаал ингээд идэг хүн биш. Өөрөөс нь бас юм сул дорой хүмүүс өөртөө яг энэ зэрэгцээж явж чадах хүнийг л олё хүсдэг юм байна. За дараагийн сэдв нь болохоор таны хайртай хүн болон таны зүрхэн үрдний энерги байна. Ямар байна вэ? Одоо харилцаанд тань яаж нөлөөлж ийнэ гэдэг дээр таны хайртай хүний хоолыг 70% гэж ирсэн. Таних бол бүр 10% гэж ирсэн. Тэгэхээр энэ харилцаан дээр бол та хамгийн их шарахтай байгаа хүн нь байна. Зөвхөн одоо яг энэ харилцаа гэлтгүй ер нь бүх одоо тал дээр таны зүрхэн өртөж ер нь их гимцсэн одоо бусдад гомдох, шаналлах, хүлээлт үүсгэх, уурлах тэ одоо юу гэдгийг тийм одоо хуурдах одоо маш олон тийм онцгой мэдрэмжээс үүдээ тэгээд тэр мэдрэмжээ ингээд засаж чадаагүй зүгээр л тэрийг ингээд юм нэг бол хатуу ширүүн болгоцсон, нэг бол дарцнаас үүдээд зүрхэн өртөж чинь маш гимцсэн байна. Тэгээд тэрнээс болоод зүрхчин үүдээд байгаа байж магадгүй. Тэгээд энэ байдалтайгаа та бүр нэлээд олон жил явахаар байна. Тэгээд энэгээ эртхэн ойлгоод болцсон нь дээр шүү. Гэмж нь бол бүр ингээд маш хүн төвшний өвчин хүртэл ингээд явдаг хэцүү зүйл учраас энэ дээр ингээд ухаантай байгаарай. За тэгээд нөгөө нэг хувьд бол харьцангуй ингээд бас зүрх сэтгэл нь бол их нээлттэй. За тэгээд хүнд ингээд өөрөө ойлгуулчдаг хүнд нэг муу санаад өш санаад идэггүй. Гэхдээ зүгээр л ингээд одоо тодорхой хэмжээнд ингээд ямар нэгэн асуудал болоход тэрнээс ойлгох зүйлээ ойлгоод одоо харилцаагаа таслах хүнсээ ингээд таслаа сурсан юм хүн байхгүй. Тэр шутгаараа нэг амар өөрийгөө нэг зовоогоод одоо юу гэдгийг хоёр хүний харилцаа өвдөхөд ямар нэг асуудал болоход өөртөө ингээд хамаг буруу, өөртөө хамаг стресс наваад идэггүй төрлийн хүн гэсэн үг. Одоо хүнд ингээд гомдоо шаналаад ингээд нэг юм хохирогчийн сэтгэл зүйр нь бол багтай хүн байхгүй. Тэгэхээр энэ хүн бол хоёрын харилцааны бас ингээд тэнцвэртэй байлгаж чаддаг хүн бол энэ хүн илүү авч явж байна. Та бас өөрөө ерөн дайжгүй ингээд тэ ангаалт хийждэг, тэгчдэг ч гэдэг юм одоо тиймэрхүү юмнууд бодож байгаа боловч яг үнэндээ бас энэ хүнд ингээд сэтгэл зүйн хувьд ингээд тэр хүн ингээд танд маш их тусалдаг ч юм уу тэр хүний дэмжлэг танд маш хэрэгтэй гэдэг юм шиг тэр хүнд бол санагдаж байна. Тэр та хоёр бол яг эсрэг зүйл бол бодцоо яваад байгаа хгүй. Та болохоор тэр хүнийг дэмжиж туслаад ингээд байгаа юм шиг нөгөө болохоор таныг дэмжиж туслаад байгаа юм шигтэй. Яг бодит байдал дээр бол тэр хүнийг бас таныг бол дэмжиж туслаад таныг анаагаад байгаа хүн шүү. Тэгэхээр энэ дээр бас анхааралтай байгаа зүрхэн үрдэн дээр бол маш анхаарах хэрэгтэй. Тэгээд харилцаан дээр бол хоёрыг ингээд жоохон үл ойлголцох, нэг нэгийг ойлгохгүй байх, нэг нэгийг хүндлэхгүй байх, нэг нэгэндээ ирээдүйд итгэлгүй байх, нэг нэгийг одоо нөгөө нэг юм хийж байгаа үйлдэлийн хит юм шүүмжлэх, доромжлох ч гэдэг юм тиймэрхүү байдлаар энэ алдагдлууд ч юм бол нөлөөдөд байна. Тэгэхээр зүрхэн үрд бол хайр дурлалын хувьд хамгийн чухал нь байдаг учраас зүрхэн үрдээ хин нь 100% тайгаа ингэ бүрэн дүрэн байлгаарай. За хайртай хүний тань ерөнхийдөө хайраас хүсдэг сэтгэл санааны хэрэгцээ юу вэ гэхээр энэ хүнийг одоо маш ухаалаг болгож чаддаг тийм одоо хэрэгцээ буюу өөрийг нь ухаантай болгож чаддаг, ухаантай гэдгийг мэдрүүлдэг хэрэгцээ. Түүнээс нэг зааж захирах хэрэгцээ биш шүү. Одоо ухаантай болгоно гэдэг нь ямар нэгэн асуудал ингээд гарангууд хамтдаа шийдвэрлэж чадж байгаа. Тэгээд энэ хүн тэрнээс ямар нэг ухаарал олж авч байгаа тэр мэдрэмж гэсэн үг.
Тэгээд нөгөө талаараа бас өөрөөгөө ингээд ухаантай байгаа гэдгийг мэдэх тийм хэрэгцээ. Тэгээд энэ хүн ямар нэгэн байдлаар өөрийнхөө ингээд маш их үнцэнтэй гэдгийг мэдрүүлж чаддаг хүн. Хий тиймийн хөөрглөөс илүүтэйгээр зүгээр ингээд энэ хорвоо дээр бай, эсвэл тэр хүнд бай ингээд чи ямар үнцэнтэй гэдгийг тултал мэдрүүлдэг хүн. Тэгээд энэ хүний одоо ий тогшилж байна уу ингээд бүх юм маш ингээд хайлж гамж нандиндаг ийм одоо зүйлийг хүсдэг. Одоо жишээлбэл одоо цамцыг ингээл маш хайрлаж байгаа нандинж уян чиний одоо өгсөн юм штэ ч гэдэг юм уу. Тэр хүний бүх одоо оршихуу одоо тэр хүний хэлсэн үгсийн чиний хэлсэн үгнүүдийг би ингээд гой бичээ татгалцдаг. Тэгээд би ингээд байн бодож явдаг. Би ингээд хэрэгжүүлсэн чиний нөгөө нэг ингээд яг чи ингээд гэсэн болохоор би өнөөдөр ийм хийцэн гэдэг ч юм уу. Тэр хүний ингээд байгаа байдлыг нь маш хүндэлдэг гэдэг юм онцгой гэдгийг мэдрүүлж чаддаг хүн гэх юм уу. Тэгээд энэ хүнд ингээд одоо яг энэ ямар нэгэн хайр дурлалаас хүсэж байгаа сэтгэл зүйн зүйл болвол өөрийн зоригтой шийдвэр гаргахад одоо нөлөөлдөг тийм сэтгэл зүрхийг бадрааж чадах тэр их одоо хайр хүсэл тэмүүлэл. Одоо за би чадахгүй дээ, би ингэхгүй дээ, би ийм хүн биш дээ. Би бол энэс ингэ ихтэрдгүү дээ гэж бодож исэн тэрийг ингээд бүр халаад энэ хороо дээр бүр юу ч хийж чадах хэмжээний болгож чадах тэр их одоо хүчийг өгөх, тэр их энергийг өгөх зүйлийг одоо хүсдэг. За мөн дээрээс нь сэтгэл санааг нь бол маш тайван амгалан байлгадаг. Тайван амгалан байлгаад зогсохгүй ер нь бол их урам зоригтой хүсэл тэмүүлэл өгдөг төрлийн зүйлийг ихэд хайраас маш хүсдэг. Тэгэхээр энэ хүн бол хайр дурлалыг ингээд тийм харилцааг яагаад хүсэж идэгвэхээр идэр дээрээс нь бас нэг жоохон одоо сул тал ч юм уу эсвэл нэг одоо шуналтай ч юм уу нэг зүйл нь мөнгө ий тогшил тиймэрхүү зүйлийг баялаг тийм. Тэр хүнтэй хамт байхдаа ингээд одоо өөрөө мөнгө төгрөг олоод одоо тиймэрхүү байдлаар ингээд баяж хойжвол эсвэл 100% тэр хүнээсээ ингээд одоо баян айлын хүнтэй ч юм уу эсвэл тэр хүн мөнгө олж чаддаг хүн хэсгийг хараад энэ хүн бол ингээд мөнгөтэй төгрөгтэй юм чадaltaй хүн байна гэдгийг хардаг. Эсвэл энэ хүн мөнгөтэй чадaltaй учраас би энэ хүнээс суралцаж болох юм гэдгийг хардаг. Эсвэл одоо энэ хүн мөнгөтэй учраас миний амьдралд ингээд сайхнаар нөлөөлж чадах юм байна гэдэг ч юм ямар ч тааш нэг жоохон мөнгө төрний холбогдолтой тиймэрхүү зүйлийг бас ингээд хардаг. Тэрийг ингээд сэтгэл зүйн хувьд бас юм өөргөний тайван байлгадаг өвчин зүйл гэж боддог. Энэ нь магадгүй одоо багахан холбогдолтой мөнгөний тийм дутагдaltaй ч юм уу эсвэл мөнгөний үзэл бодолтой холбоотой зүйл байх магадлал их өндөртэй. Эсвэл ээж аваас нь ярьдаг байсан тийм зүйл нь траума болоод үлдсэн ч юм уу. Эсвэл одоо эргэн тойрныхоо хүмүүсийг харж байгаа ангитын мэн гэсэн тийм сүр ихтгэл өнөмшлүүд байх магадлал их өндөр байна гэсэн үг. За хамгийн сүүлийн сэдв нь бидний харилцаа юуг хамгаалж ийнэ вэ гэхээр хоёр ингээд нэгэндээ их гоё үг хэлдэг байж магадгүй байнга биш юмаа гэхэд ер нь нэг тийм хаяа яач ер нь их юм чамин үг нэгэндээ хэлдэг байж магадгүй тэрнээс үүдээд нэг тийм зөвхөн танаас сонсож чадах ч юм уу нэг нэгнээсээ сонсох тэр чадах тэр үгнээс болоод тэр харилцаа ингээд тийм бат бөх байх бас нэг тийм үндэс болдог. Дээрээс нь хоёрыг харилцаа хамгаалдаг зүйл дээр гэр бүл гэж орж ирсэн. Тэгэхээр одоо юм хүчрэг гэр бүл ч юм уу эсвэл ингээд их одоо нэгнийхэн гэр бүл тасцсан ч юм уу тэгвэл ямар нэгэн байдлаар гэр бүлийн холбогдолтой тийм зүйл бол байна. Дээрээс нь одоо хоёрын харилцааг хамгаалдаг нэг зүйл нь одоо тийм ухаалаг байдал боловсралтай байдал буюу хэн нэгнийхэн нэг тийм байдлаас үүдээд за энэ хүн бол их ухаантай хүн шүү, нэг боловсралтай хүн шүү, энэ хүн бол амьдралаа аваа явчих, намаа аваа явчих чадах хүн шүү гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаас үүдээд харилцаагаа нураахгүй байдалгадаг нэг зүйл. Тэгээд бас бие махбодын холбоо байна. Бие махбодын одоо тэр таталцал тиймэрхүү зүйлүүд байна. За мөн дээрээс нь ямар нэгэн зүйлийг ингээд нэг юм болохгүй байсан, чадахгүй байсан ч юм уу нэг тиймэрхүү зүйлийг ингээд амархан болгочдөг. Тийм зүйл хоёрын нэгэнд нь ингээд маш өлгөн ингээд урдан чадчихдаг. Ерөөс ингээд энгийн хүн ингээд хийхэд ингээд маш удаан хугацаа шаарддаг зүйлийг маш ингээд өлгөн чадчихдаг. Тэгээд за би энэ хүн байхгүй бол юу нэ энэ хүнийг орлож чадах хүн байхгүй те гэж бүр бодгоо хэмжээнд хүрэгдэг энэ байдал нь бас танаас ч юм уу эсвэл тэр үнсгэд хамааралтай байдал үүсгэснээс үүдээд харилцааг бас бат бөх болгодог зүйлсүүдийн нэг. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор үр хөвгөд ч юм уу эсвэл одоо үр хөвгөдтэй болох ч юм уу одоо тиймэрхүү бодлоос мэдрэмжээс үүдээд бас юм харилцаа бат бөх байлгадаг буюу одоо зарим хүмүүсийн хувьд бол үр хөвгөдтэй за үр хөвгөдөөсөө болоод харилцаа маш бат бөх байдаг. Зарим хүмүүсийн хувьд болохоор үр хөвгөдтэй болоод ингэж амьдрандаа гэдэг нь ирээдүйд их тэр ихтгэл үнэмшлээс үүдээд харилцаанд бас бат бөх
байлгадаг. За мөн дээрээс нь одоо их тийм хамгаалагдсан хайр нэг тийм мэдрэмжийг авдаг ба ер нь та хоёрын өвгдөө эзүүд ч гэсэн өөртөө маш юм хүчтэй өвгдөө эзүүдтэй хүмүүс аахгүй. Тэр ч үднээс ерөөдөө та хоёрын харилцаа дээр бол маш хэмээл буян хайрыг бол харамгүй хөвж хамгаалж шүү гэдгийг бас дахин сануулъя. За ингээд үндсэн мэрийг дууслаа. Нэмэлтээр нэгдүгээрт харилцааны тал дээр та хоёрын давуу болон сул талууд юу вэ? Хоёрдугаарт таны хайртай хүн харилцаан дээр юу хийхийг яг хүсэж байна вэ? Энэ харилцаан дээр үнэхээр юу болохгүй байна вэ? Бүр цаашлаад одоо тэр одоо салах хүртэл нь юу бодогдуулаад байна вэ? За тэгээд харилцааны дараагийн шинэ үе хизээ болох вэ? За энийг үндснээр бид нар одоо хамгийн гол нь бүр юм сал царин навчин бүхэнд хэцүү байдлыг одоо ирүүлж чаддаг. Яг гэхээр харилцааны дараагийн шатнд гарахын тулд одоо тэр ямар нэгэн өмнө нь нэлээд том ингээд шуурх шиг хэцүү зүйл болдог. Энэ дээр ихэнх хосууд ер нь олж жоохон салах гад байдаг. Энэ дээр маш зөв одоо тэр дүгнэлтээ хийснээр за энийг юм болох гэдэг шүү, эдэнд ийм гэхэд байгаа шүү гэдгийг мэдснээр энэ байдлыг эргээр ингээд өөрчилж чадах нэ. За дараагийн сэдв нь болохоор хайртай хүний тань трама буюу одоо тэр сэтгэлийн шархууд ер нь бол харилцаанд яаж нөлөөлөд байна вэ? Ер нь ямар травманууд байгаа юм бэ те? За тэгээд одоогийн та хоёрын одоо харилцаанд тулгарч байгаа сорилтууд яг юу юм бэ? Ямар сорилт болоод байгаа юм? Юу ойлгуулах гээд байгаа юм те? Юу ойлгочулаа яг одоо ямар зүйлийг даван тулах гээд юунд хүрэх гээд байгаа юм? За тэгээд та хоёрын харилцааны энерги ямар байна вэ? Хувь хүмүүсийнх нь энерги бас ямар байна вэ? Энерги дээр ямар өөрчлөлт шинжилт засалтад хиймээр байна. За тэгээд эрэг гоё энерги нь юу вэ? Бүр цаанаасаа заягдсан гоё энерги нь юу вэ гэх мэтчлэн эдгээр бүх зүйлүүдийг нарийг үзэж өгөх нэ. За тэгээд та хэд маань дээр гарч байгаа зааврын дагуу нэмэлтээрээ бүртгүүлээ таалттай групп дээрээ ороод ирээрээ. Нэмэлт бол бүр хамгийн чухал хэсэг байдаг. Тэгээд та хэд маань нэмэлтээ мэдснээр энэ хөө харилцааныхаа илүү гүнзгий нарийн одоо утга учирыг гаргаж харилцаанд асар том одоо хөрөнгө оруулалт шинжилтээг одоо ингэж оруулах боломжтой байдаг ахнаа. За тэгээд та бүхэн маань комент хэсэгт би ямар нэгэн асуудлыг үргэлж зөв сайхнаас шийдэж даван туулж чаддгаа гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Дараагийн хөзрийн мэрэг хүртэл түр баяртай танартай хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Дараагийн сэдвээр мөн ямар сэдв байвал зүгээр гэдгийг санал болгосон комментаас бичиж ялээ шүү. За ингээд 3 дугаар хөзрөө сонгосон хүмүүсийн мэрэг эхлэх гэж байна. За 3 дугаар үзрээ сонгосон хүмүүс минь уншлагатаа тавтаамаар бол хамгийн ихний сэдв бидний харилцаанд ямар нууц байна вэ гэсэн сэдв байгаа. За хамгийн түрүүнд тэр хүн яг танаас ингээд одоо нууж байгаа нууцуд нь юу вэ гэдгийг харж байгаа. За энэ дээр болохоор хамгийн эхлээд энэ хүнд одоо санхүүгтэй холбоотой нууцуд бол маш их байна. Танд хилдэггүй за одоо эсвэл нууц хадгаламж ч юм уу, зээл ч юм уу, эсвэл санхүүгийн байдлаа тантай яг боддоор ингээ хуваалцах чаддгүй ч юм уу те. Санхүүгийн талаар ингээд ерөөдөө санаа зовдоо хэлж чаддгүй ямар нэгэн зүйлүүд бол маш их байна. Энэ гэр бүлтэй болон хувийн юу өөртөө холбоотой зүйлүүд байна. За тэгээд ирээдүйн одоо хүсэл зорилгонууд бас их байд юм байна. Ирээдүйд яг төсөөлсөн зүйлүүд эсвэл ирээдүгөө огт төсөөлөг үгүйгээсээ болдог ч юм уу. За тэгээд ганцаараа байхыг хүссэн бодол ч юм уу тантай хамт ингээд төрөлөөгөө зүйлс эсвэл ганцаараа хийхийг хүсдэг зүйлсүүдээ ч юм уу. За тэгээд одоо таны үзэл бодлоос ингээд огт өөр ингээд одоо хоёрын дундх тийм хүсэл мөрөөдлийг одоо ингээд харцсан ч юм уу те. За мөн дээрээс нь яг нөгөө дотоод мэдрэмжтэй холбоотой нууцудаас бол маш их байна. Жишээ нь өөр хоёр бодит сэтгэлдлийг бол ихэнхдээ байнга нуудаг төрлийн байхгүй. Түүнээс гадна өмнөх одоо харилцааны сэтгэл зүйн улмууд бол бүр маш их байна. За тэгээд одоогийн харилцаандаа бас маш их хэрэгэлзээнүүд байна энэ хүнд. Тэгээд ганцаараа байхыг хүсдэг үе бол бүр маш их байна. Энээсээ болоод яг ингээ ганцаараа баймаар нэгмээр байна гэдэг нь тань дээр болохоор жоохон хүнд буугаад байдаг салын сарны гэж аим шиг санагдаад байдаг ч юм уу те. Эсвэл өөрт нь ингээд хайр болцсон ч юм уу нүхэндээ ганцаараа байх хэрэгцээ ингээд маш их байдаг гэдгийг ингээд зөвөр ингээд танд ойлгуулж чадахгүй. Тэгээ энийгээ нуугаад байдаг зүйлүүд маш их байна. За тэгээд ингээд бусдад бас нэг хит их юм таалагдах гэдэг ийм зан чанар бол байд юм байна. Энийг бол бас танаас маш их нуудаг юм байна. Мөн дээрээс нь одоо ингээд
одоо таны ч вэ эсвэл яг танд гаргаж байгаа ч бай хайр хүндлэл ингээд хин хиндэ гаргаад одоо тэр нь багассан байгааг бас ингээд жоохон ярьж чадахгүй нуугаад идэг. Түүнчлэн одоо нэтгэл үнэмшилтэй холбоотой танаас нуудаг зүйлсүүд байна. Одоо бүрэн итгэж чадахгүй байх одоо юм яг ингээд таны хайртай дотны хүмүүсийн талаарх юм хэдэг итгэцэн бодсон байгаа зүйлсүүдээ ингээд бүрэн илэрхийлж чадахгүй байх. Танд ер нь зарим зүйлүүд дээр ингээд итгэж чадахгүй байгаасаа болоод янз бүрийн мэдрэмжүүдээ нуух. Өөр хүний тухай ингээд юу гэдэг үнэхээр таалагдсан эрэгтэйгээ ч юм уу эмэгтэйгээ ч юм уу гой хүн шүү, юм хүн шүү гэдгээ ерөөсөө хэлж чадахгүй байх. Хэлжүүл ингээд тэр нэг л эвгүй болчихно гэж ойлгодог ч юм уу. Ерөөд өөрхөө ингээд ийм сонирхдаг төрөл ийм хүн гоё байдаг. Тэр нь тэгвэл гоё байдаг гэдгийг ерөөсөө хэлж чаддгүй. Тиймэрхүү хүн байна. Хэрвээ энийг одоо ярилцаад ирвэл жишээлбэл би эмэгтэй хүний, эрэгтэй хүний ийм нэг гоё гэж боддог, тийм юм нэг гоё гэж боддог. Энд дээр ингэсэй гэж хүсдэг гэдгийг ярилцвал бас одоо мэдээж засах зүйлээ засаад яг хов хүний онцлогийн харуулсан зүйлээ онцлогоо авч яваад ингээд тэнцвэртэй явбал илүү зохимжтой шүү дээ. Тэгэхээр энэ хүн бол ерөөсөө энэ тал дээр яг бодит үннийг хэлдэггүй юм байна. Заримдаа үнэхээр таалагдж байгаа үний нэ өстой хачин байна гэдэг ч юм уу ингээд нэг юм тойруулах зүйл ингээ үүсгээд идэх хандлагууд өндөр байна. За гэх мэтчлэн бол иймэрхүү зүйлүүдийн танаас нуудаг нууцуд бол маш их байна. Тэгээд бас хариуцлагаас зайлсхийх зорилгоор нуудаг юм үнэн түүхүүд, үнэн зүйлүүд бас бол маш их байд юм байна. Ер нь жоохон хариуцлагаас цутдаг төрлийн. Гэхдээ нэг одоо хариуцлагыг авсан зүйлдээ бол тууштай. Гэхдээ одоо бусад тал дээр хөвчлэн нэг юм хариуцлага авахгаал хариуцлага үүргээл ингээ хичээгээд идэг төрлийн юм бол биш байна. Тэгээд хамгийн сүүлд эрүүл мэндийн холбогдлолтой бас юм нууцуд бол байна. Ингээд энэ хүний хувьд бол танаас нуудаг нууцуд нь эдгээр зүйлүүд байна. Тэгэхээр эдгээр зүйлүүдээс та хоёрын дундах одоо нэг нэгнээсээ нуудаг дундын нууцуудыг маш их одоо үүсгээд байна. Тэгэхээр энэ дээрээ эртхэн анхаарахгүй бодвол та хоёр ингээд нэг нэгнээсээ ингээд ийм жижиг сажиг юм нууж явсаар байгаад илүү том зүйлүүд бүр аар сайхан зүйлүүдийг нуугаад нэг нэгэндээ итгэж чадахгүй жижигчөө том зүйл дээр итгэж чадахгүй болоод тэрхээр 3 дахь итгээд гарч ирэх эсвэл ингээд хитрхи бусад хүмүүс амьдралд оролцох нэг ойлгож хүлээн зөвшөөрч байгаа болох гэд асар олон асуудлууд үүсэх магадлал өндөр учраас эдгээр зүйлүүд дээр ихэд анхаарал тавиад эхлээрэй гэж хүсэж байна. За дараагийн сэдв нь болохоор өөртөө яаж харилцаасаа гэж хүсдэг вэ гэхээр энэ хүн болохоор нэгдүгээрт бусадтай өөрийг битгий харьцуулаасаа гэж хүсдэг. Өөрийнх нь яг ингээд хувийн бүх зүйлийг нүүлж хөндлөдөг байгаасаа гэж бол маш хүсдэг юм байна. Ер нь л ол шүүмжлэлээс зайлсхийж илүү их ингэж урамшуул авахыг бол хүсдэг. Тэгээд ер нь их юм анхаарал хандуулж байгаа тэр хүний бүх зүйлийг сонсож байгаа, мэдэрч байгаа гэдгийг бас ингээд мэдрэх. За тэгээд түнчлэн нууцыг нь хадгалахыг бол бүр маш хүсдэг юм байна. Тас нууц хадгалж чаддгүй төрлийн хүн байж магадгүй. Ер нь бол ийм бүр ингээд энэ дээр бол бүр ингээд нэлээд жоохон гутран голцсон ийм карт бацсан байхгүй. Тэгэхээр түрүүний нууц дээр ч гэсэн мэс ер нь бол тань өөрийнх нь ингээд нууцыг нь басны хадгалж чадахгүй. Тийм одоо ихтгэл үнэмшлийн жоохон сүргэн мөсцсөн байх магадлал өндөр байна. За мөн түнчлэн сэтгэл санааны хувьд бат бөх тийм тайван байдлыг найдвартай хамгаалагцсан байдлыг маш хүсдэг. Тэгээд амьдралын итгэл өгөөсэй гэж хүсдэг. Үргэлж юм гоё итгэл өгч чаддаг. Ийм юм байгаа шүү. Энийн ард ингэ шүү. Тэгвэл тэгэн шүү гэдэг тийм алсын хараа итгэлийг уран зэрэг өгч чаддаг байвал их зүгээр. Хэрүүл маргаангүйгээр ингээд аливаа зүйлийг тайван бас шийдэж чаддаг байвал тэгж өөртөө бас харилцаж чаддаг байвал зүгээр гэж боддог. За тэгээд өмнөөс нь шийдвэр гарахгүй хувь хүний орон зайг нь хүндлээсэй гэж бүр маш хүсдэг юм байна. Ер нь бол ингээд хүлээн зөвшөөрөгдөх хүндэтгүүлэх гэдэг зүйлсүүд бол энэ хүнд маш хэрэгтэй байдаг бөгөөд бүх зүйлийг ингээд хамтдаа хийхийг заавал шаардахгүйгээр ер нь ганцаараа байх боломжийг л ингээд өгөөсөрчүүл энэ хүнд бол бүр үнэхээр том бас нэг амьдралын чухал хэсэг юм байна шүү. За тэгээд илүү их одоо нөгөө нэг юм харилцааны жижиг сажиг зүйлсээр бас ингээд ийм чухалчилдаг байгаасаа гэж хүсдэг юм байна. Одоо юм жижиг ярьсан зүйлсүүдээ тэрэндээ өөрчлөлт хийж чаддаг, шинжилэлт хийж чаддаг, жижиг сажиг зүйлсээс санахгүй бол ингээ хадгалаа тэмдэглээ авцсан байдаг.
Тэг ингээд харилцааны жижиг сажиг зүйлсүүдэд хадгалж нандиндаг ч гэдэм үү. Тиймэрхүү зүйлүүдийг бол бас маш их хүсдэг. Тэг хүн цаг үед нь бас ийм гоё дэмжлэг өгдөг байгаасаа, хувийн орон зай эрх чөлөөг нь хүндэлдэг байгаасаа, асуудал тулгархад яг өөрхөн тал зогсдог байгаасаа гэх мэтчлэн зүйлүүдийг бол маш хүсэж байна. Тэгээд ер нь бол их зөвлөлдөж асуудлыг ингээд хамтдаа шийдэж чаддаг юм хамтын үйл ажиллагааг бол маш их хүсдэг. Тэг ингээд төвчээртэй байж одоо ингээд харилцаанд анхаардаг байгаасаа гэж бол маш хүсдэг юм байна. Ингээд төвчээргүй байгуу зан гаргаад харилцааг үүд тагаад ингээд өөрөг нь үл хүндэтгэж байгаа мэдрэмжийг авах болоос маш дуугар байд юм байна. Тэгээд үгээс илүү үйлдэл дээр их анхаарал өгдөг. Энэ хүн яг ямар үйлдэл гаргаж ийн хэлж байгаа хүн үнэн байна уугүй юу гэдэг үргэлж нэг тийм шалгалт тавьдаг төрлийн хүн шиг байна. Ер нь за энэ дээр ер нь энийг давчвал энэ хүн ер нь иймэрхүү байх гэдэг. Энийг даах болчвол энэ хүн ер нь итгэхгүй дээ гэдэг ч юм уу. Жохон юмд ийм шалгуур тавьдаг, шалгалт тавьдаг төрлийн хүн байна. Тэгээд сонирхол хоббиг нь хүндэлдэг хүнтэй ерөөдөө хамтаахыг маш хүсдэг. Тэгээд сэтгэл зүрхний хувьд их үнэнч хүнийг бас их хүсдэм биш үү. Ер нь бол ийм өөртөө ингэж харилцдаг иймэрхүү зүйлүүдийг бол энэ хүн маш хүсдэг юм байна. За дараагийн сэдв нь болохоор та хоёрын зүрхөө үрд ер нь хэрэгтгтэй болон сул байна. Энэ харилцаанд ямар нөхцөл байдал үүсгээд байна вэ гэдгийг үзнэ. Ер нь хайр дурлалын холбоон дээр хүрдүүдээс үндэс үрд болон зүрхөө үрд хоёр бүр хамгийн чухал байдаг. Тэр дундаа нэг намирт зүрхөө үрд байдаг. Тэгээд тэр хоёр хүний одоо зүрхөө үрд нь ямар байгаас одоо шалтгаалаад энэ харилцаа холбоо ямар байгаа гэдгийг 100% таньж унших бас боломжтой байдаг. За таны хувьд болохоор зүрхөө үрд 40%, тэр хүний хувьд болохоор 20% гэд бүр ер нь бол нэлээд их алдагдaltaй байгаад байна. Тэгэхээр нөгөө нэг ийм хайр уучлалын мэдрэмж хоёрох их багассан байна. Тэгээд ерөөдөө ингээд харилцаахад ингээд жоохон бэрхшээлтэй. Тэгээд нэг нэгэндээ жоохон ихтгэл алдсан, сэтгэл ингээд хөндөрсөн. Таамтайгаар ингээд ганцаарсан мэдрэмж төрөөд байгаа тий. Тэгээд гомдол уур хилэн ингээд ер нь ихэнх үедээ ихсээд тэгээд нэг жоохон шүүгээд үзий ядах гадах нь ихсээд ер нь л нэг тийм өөрийнхөө үн цэнийг мэдрэхгүй, хайртай хүнийхээ үн цэнийг мэдрэхгүй. Тэгээд ингээд өөрийгөө өрөвдөө тийм доогуур үнэлээд хайртай хүнээ ч гэсэн нэг өрөвдөх, доогуур үнэлэх одоо мэдрэмж нэгсээд одоо нэгэнтэйгээ юм дотны харилцаа үүсгэхээс их хайгаад тэгээд нөх хинхийнхээ хайрыг хүлээн авахд ерөөсөө нэг бэрхшээлтэй хүлээн зөвшөөрөхгүй ч юм уу, эсвэл тэрийг ойлгохгүй, мэдхгүй авах ч юм уу те. Тэгээд сэтгэл зүйн үед нэг юм ачаалттай ядарсан байнга тийм мэдрэмж төрөөд нэг л нэг сөрөг бодол нь ер нь ол ихсээд тэгээд дээрэс нь зөрчилдөөн нь ихсээд амьдралын баяр баясгал нь ихсээд байгаа байхгүй. Баяр баясгал нь ингээд жоохон алдагдаад байна гэсэн үг. Тэгээд эсэргээрээ яг ингээд тэр жоохон байгаа одоо итгэвтэй хувьд нь хоёрыг ямар байлгаад байна вэ гэхээр одоо юм сэтгэл одоо нэг юм яг бүрэн дүрэн хансан биш ч гэсэн яг юм хамт байхдаа арай нэг юм сэтгэл ингээд ханамжаар өндөр байдаг. Тэгэхээр дээрэс нь арай нэг одоо юм бие махбодын хувьд юм арай хүчтэй мэдрэмж төрөх гэх юм уу, ганцаараа байхаас илүү хамтдаа байхад нэг юм хүчтэй тухтай мэдрэмж хоёрт ингээд төрж байгаа. Тэгээд одоо өмнө ганцаараа байхад байдаг зорилго болон хамтын зорилго, хамтын хүсэл тэмүүлэлтэй тэмүүлэл нь одоо арай их гэдгийг мэддэг. Дээрэс нь ганцаараа байх сэтгэл зүй, хамтын сэтгэл зүй гэдэг юм гот хамтын сэтгэл зүй нь арай илүү өөргөө хянаад байгаа учраас илүү ингээд юу байна да, хүсэл төвшөлттэй байна да гэж боддог. Тэг амьдралын арай нэг сайн талуудыг нь харж сэтгэлээ ингээд юу нэг ажилтдаг, өөргөө их сайн ажилж өөртөө өөрчлөлт хийж чаддаг ийм зүйлүүд байна. Тэгэхээр ер нь сайн талаараа их жоохон цөөн байна. Тэгээд муу тал нь их байна. Тэгэхээр ялчгүй зүрхөө үрднэрээ хин нь анхаараад өөрчлөлт хийх бол харилцаанд ийм олон асуудлууд үүссэн байх шүү. Тэгэхээр эдрийг эргээр өөрчилж эртгэн зүрхөө үрдэн дээр анхаарч харилцаа холбоон дээр маш сайн анхаараасай гэж хүсэж байна. Ер нь суур одоо хайрын холбоо юм нь бол их бат бөх ийм асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энийг ингээд урт хугацаанд ерөөсөө алдагдуулж болохгүй. Яг богино хугацаанд алдагдсан ч гэсэн тэрийг ингээд шууд шидэж чаддаг байна гэдэг бол хоёрын үед маш хэрэгтэй нандин зүйлүүдийн нэг байна шүү гэдгийг хэлмээр байна. За дараагийн сэдв нь болохоор таны одоо хайртай хүн чинь ер нь хайраас хүсдэг сэтгэл санааны хэрэгцээ нь юу вэ гэхээр нэгдүгürt итгэлтэй орчин бүрдгүүлэх буюу аюулгүй тайван мэдрэмжийг өгөх. Тэгээд сэтгэл санааны тайвшрал өгөх буюу
айдас стресстэй үед нэм тайтгаруулах. За тэгээд бусдыг хүндэтгэх буюу өөрийнх нь одоо гэр бүл, хайртай хүмүүсийн ингээ хүндэтгэх, ажлын орчин, зам мөн дээрээс нь одоо ингээд бизнес хамтрагч ч юм уу тэр бүхнийг хүндлэх. За тэгээд хүлээцтэй хандах, одоо алдаа сул талын ингээд засах боломж олгох, бас тэрийг хүлээх хитрхи одоо яараа биш байх. За тэгээд санаачлагтай байх буюу харилцаанд одоо анхаарал халамжаа нэмэх. За тэгээд хамтдаа суралцах буюу ингээд шинэ мэдлэг, шинэ зүйлүүдэд ингээд гоё зааж хэлдэг, шинэ юмыг туршиж үзэх, шинэ зүйлтэй одоо хамт байхад дургуутдаггүй байх. За сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүнд хэцүү зүйлд нь одоо ингээд маш сайн дэмждэг. Хайртайгаа ингээд маш сайн одоо үг үйлдэлээрээ бие сэтгэл хэлэмжээрээ бүр сүнслэгээрээ хүртэл ингээд сануулдаг байх. Итгэл найдвар өгөх, бусадтай одоо харьцуулахгүйгээр маш гоё урамшуулж чаддаг тийм байх. Тэр нь амжилтыг маш сайн магтаах ингээд амжилтыг нь байнга магтаах, тэрийг нь тэмдэглэх, за тэгээд бүр баяр ёслол олгох, тэрийг нь ингээд бүр ингээд нандгинж хайрлах, одоо ямар нэгэн цом авсан бол тэр цомыг бүр ингээд дээрмээр ингээд хадгалах, байнга тэрийг нь хүмүүст ярих ч юм уу тиймэрхүү зүйлд ингээд маш дуртай. За тэгээд амралтаа биелүүлэх, жижиг том амралтуудаа хэр сайн биелүүлж гин. За тэгээд хариуцлага хуваалцах, хин нь ингээд бүх хариуцлага ингээ гой хуваалцаж чаддаг байх, хариуцлага хувааж авч чаддаг байх. Нэг нь л ингээ өрөөд яваад идэггүй, нэг нь л ингээ хамаг ачааг наваад идэггүй байх тийм. Ийм ил тодорхой байдал буюу ингээ маш тодорхой байдлыг ер нь ол хүсдэг. Тэгээд итгэл үнэнч байдлыг бол мэдээж ирэх хүснэ. За тэгээд гээд ерөөсөө нэг юм харилцааны тэнцвэр дэмжлэг гэдэг зүйлийг бол бүр хамгийн хүсдэг юм байна. Харилцаан дээр ярилцах, шийдвэр гаргаж чадах тий хүнд хэцүү үед нь ингээд хамт байх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйл дээр бол маш их анхаарал өгдөг. Дээрэс нь илдэг үгсийг бол маш хүсдэг. Гаднаа бүр ингээд хит нялаа юм уу эсвэл одоо тэрнээс зэрэгээрээ хүн байх боломжтой байгаа байхгүй ингээд жоохон өөр одоо хүмүүс үзэж байгаа. Тэгэнгუთ аль нь ч байсан гэсэн илдэг үгсийг бүр маш хүсдэг хүмүүс байна. Илдэг халуун дулаан үгсүүдийг. Тэгээд хувийн орон зайг нь бас маш их хүндлэх. Ер нь хувийн орон зайг нь хүндлэх гэж бүр асар их гараад байгаа учраас энэ дээр бүр нэг анхаарал өгөөд бүр бичиж авд юм яа гэдэг. Энийг бүр өөртөө олгочвол энэ хүний хувьд бол амьдралынхаа нэг чухал орон зайг нь эзлэхээр байна. За тэгээд өдөр тутмын жижиг үйлдэлүүдээр ингээ хайраа илэрхийлж явах. Заавал ингээл баяр тэмдэглэл өсөлтгүйгээр ингээ өдөр бүрийг гоё онцгой өдөр шиг ингээ тэр хүний ер нь амьдралынхаа хувьд ямар онцгой гэдгийг л ингээ байн гоё мэдрүүлж чаддаг байх нь бол энэ өний хувьд бол их чухал юм байна. Тэгээд ер нь нэг юм шүүмжлүүлгөө сонсож чаддаг, яриаг нь тасалдуулахгүй байна энэ гэдэг зүйлүүд бол энэ өний хувьд бол их чухал байна. За эдгээр зүйлүүдийг бол ер нь хайраас бол маш хүсдэг юм байна. Яг яагаад хүнтэй үерхэд, яагаад гэрлээд, яагаад ингээ харилцаа үсгээд, яагаад татансоодоо шалтгаануудын хамгийн том бүр 90% эзэлдэг зүйлүүд энэ бэ шүү гэдгийг бас дахин сануулмаар байна. За хамгийн сүүлийн сэдвэнд хоёрын харилцааг хамгаалдаг зүйлсүүд юу вэ гэдэг ангууд хайрын хэллийн зохицол гэж байхгүй. Би эндээ нөгөө нэг одоо гаргадаг тэр хайрын хэлүүд нь ерөөдөө дийлэнхтэй зохицдог. За дээрэс нь үнэн чудраг байдал буюу үг үйлдэл хоёр нь ерөөдөө их нийцдэг учраас бас энэ их тусалдаг. Үн дээрээс нь ингээд амьдралын юм гоё аз жаргал нэмж чаддаг буюу одоо өмнө хэрэг ганцаараа байхад илүү өдрөгнөгтэй ч юм тийм байхсан бол илүү аз жаргалтай байлгаж чаддаг. Тэгээд одоо амжилтыг нь ч бай, одоо хэцүү зүйлийг нь ч бай ингээд дэмжиж тусалж чаддаг тийм зүйлүүд. Тэгээд хамтдаа ингээд даван туулах зүйлсүүдээ хамтдаа даван туулж чаддаг. Жижиг сажиг гинтийн бэлэг ч юм уу одоо ингээд тэр хүний ингээд нэгэн баярлуулж байгаа юмсан гिचх юмсан гэсэн тэр одоо нөгөө нэг хичээл зүтгэл буюу тэр хүний жижигхэн тэр үйлдэлийг жижигхэн хором цаг хугацааг нь хүртэл гоё байлгах юмсан гэдэг тэр нэг нэгээг их хичээл зүтгэл гэж ойлгож болно. Тэр сэтгэл хангалуун бүрэн дүрэн байлгах гэдэг юм хоёр хинт нөхгүй нэг нэг юм гоё бүрэн дүрэн байлгах юмсан гэдэг юм сэтгэл зүйн өвдөө бие махбод эд материал бай одоо оюун ухааны хувьд аль алинд нь. За тэг итгэлцлээ бэхжүүлэх үйлдэлүүд буюу ингээд хин хиндэ бас нэг юм би одоо үнэн хүн шүү би юм тийм хүн шүү гэдгээ бас нэг юм
баталгаад хичээгээд идэг нь энэ харилцааг бас ингээд бат бих байлгадаг зүйлсүүдийн нэг. За тэгээд энэ одоо нөгөө хинхнийхээ ингээд өөр хүн байхад нэгнийгаа ингээд муулаад ч юм уу ингээд нэгнийгаа дарамжлаад ч юм уу нэг юм өөр хүний хажууд нэг хитрхи гутаагаад байдаггүй тийм байдал нь энэ ихтэй нэгэн л юм байна. Нөгөөх нь бас нэг жоохон орчноо мэдрэхгүй ч юм уу тиймэрхүү байх гэдэг тал жоохон байгаад идэг юм байна. За тэгээд санхүүгийн асуудал дээр бас ингээд юм нэгнийг ойлгох гэх юм энэ хүний санхүү одоо нэг юм байгаа да тийм байгаа да гэдгийг маш сайн ойлгож чаддаг. Дээрэс нь ер нь л одоо энэ хүнд яг ямар байгаа энэ хүний хувьд одоо ямар одоо нөхцөл байдалтай байгаа гэх мэтчлэн тэр хүнд юу хэрэгтэйг маш сайн ойлгож чаддаг юм байна. За гэх мэтчлэн зүйлүүд бол хоёрын харилцааг маш их хамгаалт юм биш үү. Тэгээд бас нэгэн тойронд байдаг ээж аав ч юм уу эсвэл найз нөхөд ч юм уу яг тийм зөв хүмүүсийн өгөөд бас хоёрыг ингээд яг буруу шийдвэрээс бол маш их хамгаалт юм байна. За ингээд ерөөхдөө үндсэн уншлага маань дуслаа. За нэмэлтээр болохоор нэгдүгээрт бидний одоо харилцаанд сул олон давуу тал яг юу вэ нэ? Үүнийг хэрхэн засах юм бэ? За хайртай өмнө харилцаан дээр юу засахыг үнэхээр хүсээд байна те. Энэ засгаад ингээд одоо олон жил ч юм уу ингээд урт хугацаанд бодоод яваад байгаа зүйл нь одоо бүр салах ч юм уу тийм хүн чидөр хүртэл гарах гээд байгаа тэр одоо яг гол асуудал нь юу юм бэ? За тэгээд бидний харилцааны дараагийн шинэ үе хизээ болох юм бэ? За энэ дараагийн шинэ үе хизээ болохыг мэдснээр ерөөдөө одоо яг асуудын дараагийн үе шатны шинэ үе болохоо өмнө маш том одоо юм шуурга шиг юм хэцүү үе ирдэг. Энийг одоо хизээ болохгүй даав мэдчихвэл за одоо нэг юм үе ирдэг шүү энийг ингээд даван тулж шүү гэд хоорондоо ярилцаад хэвтэйхэн зөвөр даван тулах боломжтой байдаг гэсэн. За хайртай хүний трама ер нь одоо харилцаанд хэрхэн нөлөөлөд байна? Яг ямар траманууд байгаад байна? Одоогийн харилцаанд тулгарч байгаа сорилт юу юм? Хоёрыг юу харуулах гад ямар сорилтууд яг яагаад болоод байгаа юм те? Энэ сорилтыг даван тулжуулаа юу болох юм? За тэгээд хоёрын харилцааны энерги ямар байна? Мөнхөй хүмүүсийн тань энергиуд ямар байна гэсэн сэдвтэйгээр нэмэлт уншлага хийгнэ. Тэгэхээр та хэд манд ирэх гарч байгаа зааврын дагуу бүртгүүлээд хаалттай групптэй орж ирээд нэмэлт уншлагаас авах боломжтой шүү. Нэмэлт ер нь хамгийн чухал хэсэг ялч хүмүүн байдгаа. Тэгээд нэмэлт уншлагаа хүлээж аваад амьдралдаа хайр дурлалын харилцаандаа маш онцгой гоё шинжилэлт өөрчлөлтүүдийг хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээ хамт байсан нартай маш их баярлалаа. Та хэд маань комент зэгт миний зүрхэн үрд нээлттэй тэнцвэртэй бүрэн дүрэн гэж гоё аффирмашн бичээд баталгаажуулаарай. Дараагийн хөзрийн мэрийг хүртэл түр баяртай. Та хэд маань комент зэгт дараагийн бас хөзрийн мэрийн сэдв юу байвал зөвгөр вэ гоё саналаа бичээд YouTube бодсаа subscribe дараарай. За бүгдэнд нь энэ орчлонгийн хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. Юу сансан эсэн цагаан хүсэл нь сэтгэгчлэн бүтэх болтугай.